Нансрайн банзрагчийн зохиол Халахын гол тэргүүн дэвтэр 16 дугаар хэсэг. Баатар дорж хоёр асар майхнаас нэлээд голдоо зогсож байтал майхны араас Сарокийн Цэрмаг дагуулan гарч ирлээ. Цэрма тэр хоёрыг харснаа хүүхэд адил дэгдэн гүйж ирээд Баатрыг хүзүүдэн авснаа хажууд нь байгаа доржоос зовсон бололтой хүнд ирж "За сайн бицтэй. Эв ирэл гялалцаж явах шивтэй" гэд инээхийг оролцсон боловч нүдэнд нь нулимс гялтганан хоёр тусал нулимс бөмбөрөн хасрыг нь даган урсгад бушуухан арчаад доошоо тонгоож. Сарокийн тэр хоёрын ярианд саад болохгүй гэж бодон Баатрын гарыг чангатгаад "Баярта би удахгүй очино. Хатуу ширүүн тулалдаан боллооч гэсэн тэсэж байдаг юм шүү" гэв. Баатар түүний битүү бодолтой толгой өрөвдөн харснаа "Сайн л эдгэж эмэлгээс гараарай. Бидэнд санаа зовох хэрэггүй" гэлээ. Сарокийн түүний гарыг дахин чангатгаж Цэрмаудын нэмсэглэн харснаа "Цэрмал намайг галын шугамнаас амжин авчирч хүн болгосон юм. Тэгээгүйсэн бол энэ бүндгэрийн цоорхоо нөхөгдөхгүй байсан" гэв. Цэрма баяртай нэмсгэлж байсан боловч царайга төв болгон түүнийг харж "Таны царай өнөөдөр их ятруу байна шүү. Орж хэвтэх хэрэгтэй" гэвэл Сарокийн түүний хэзнийг ойлгосон бололтой инээсхийн Баатрыг тэрэн авч доржтой илгэсгээр гар бариад майхан өд алхав. Тэр хэдийгээр ядарч туйлдсан боловч хэзээний цэрэг хүний алхаагаар хөлөө цэг шулуун тавьж холхол алхан гараа хайлан явсаар майханд орохдоо эргэж харан гараараа даллав. Баатар түүнийг майханд орсон хойно эхнэр өдөө тогт анхаарлаа. Цэрмагийн царай нь нэлээд ядранг нүд нь бүлцэж улаасан байлаа. "Чи минь ядарч байна уу?" гэж Баатар асуул. "Гайгүй. Гэхдээ бүтэн ойртой хонох шин цөөхөн болоод л баг зэрэг ядардаг бизээ" гэснэ. Баатрын хойно зогсож байгаа доржийг харж "Үгүй дорж минь баярлаж хөөрсөнтэй болоод чамайг харсангүй шүү" гэд түүний гарыг шүүрэн авч инхрийлэн илснэ. "Та хоёр минь хоёулаа ялалцаж яваа хараад санаа амарлаа. Хідүүн тэр нэг сүрхий байлдаан болж байхад галын шугам руу анх удагаан очиж сургагчийг нь авчрахтаа та хоёрыг яасан бол гэж сэтгэл их зовж байсан. Өдөр шөнөгүй энд ирэх шархтнуудыг харахтаа та хоёроо тэдний дотор байх үедээ гэхээс л зүрх пал хийдэг юм" гэж ярьлаа. "Хүүгээ хэний дөргсөн гэж Баатар асуухтаа бодвол должин гойл авч хоцорсон биз гэж бодлоо. Цэрма нөхрийнхөө нар салхинд гандаж борлсон гөлгөр хүрэн нүрийг инхрийлэн харснаа "Манай баруун талын дорлогой дөргсөн л доо" гэв. "Должингой" гэд Баатар цааш нь ярих гэтэл Цэрма үгийг нь таслан "Должингой энд байгаа шүү дээ" гэхээр Баатар их л гайхаж "Энэ эмлэгт үү?" гэвэл "Тийм ээ. Гэхдээ голцвол галын тэргүүн шугам дээр ажиллаж байгаа. Одоо нэг хороонд байгаа гэсэн ойрдоо үгээр ирсэнгүй" гэж Цэрма хариулв. Дорж тэр хоёрыг тухтаа ярилцаг гэж санаад "Цэрма, манай сумангийн хэдэн шархтай энд байгаа бах. Би тэдэнтэй уулзаад ирье. Аль майханд нь байгаа бол" гэвэл Цэрма тэр хүмүүсийн нэрийг асууж лавлаад баруун талын герт байгаа гэхэд дорж тийшээ явчихв. Баатар Цэрма хоёр ногоон дээр зэрэгцэн суулаа. Цэрма түүний мөрийг налд сууснаа нүр өөд нь харж инээмсэглэн "Ингээд л чамтайгаа мөрөө түшин сууж байх юмсан. Энэ хараалттай бошоохон дуусаасаа" гэлээ. Баатар ихнэрийн гарыг элбснэ. "Чи минь сэтгэл санаагаа үүмэлснэ хэрэггүй. Дайн ч удахгүй дуусаж энэ хамгаалалтын цаг ирж бид хоёрын жаргал эхэлнэ" гэв. Баатар түүнийг тэрэн ийш тийшээ харвал ойр хавхүн үзэхдэггүй байгаар нь хазар дээр нь үнсчихв. Цэрма жаахан хөнд ирж "Чамаагаа мөн ч их санах юм да" гин. "Должингойг ажилд нь буцааж оруулсан юм уу?" гэж Баатар асуув. "Тийм ээ. Маршал Чойволсон тамсагт ирээд Должингойг дуудаж уулзаад ажилд нь оруул гэж тушаасан юм. Тэгээд л мань хүн Бөөн баяр тэр өдөртөө л ажилд орсон. Дивизийн эмнэлэгт дайны ихэр зөндөө олон шархтай улс ирсэн. Тэгээд эмнэлгийн орлагч дарга намайг түр ажилд орж тусалцахгүй юу гэсэн юм л та. Должингой ажилд орох болсноо мэдээд хоёулаа хээрийн эмнэлэгт очиж ажиллая гэсэн. Тэгээд бид хоёр эмнэлгийн орлагчийг шалсаар байгаад энд ирсэн юм. Хүүгээ санахал юм" гэсэн чи дорилгогой авгаа өөрийнхөө хүүхчгэл асран торинулж байгаа. "Би хэд хоногийн өмнө тамсагт шархтан хүргэж өгöd ирсэн.
Хүү маань дорилгогой хүүхдүүдтэй инээж шуугаад их сайн байна лээ. Одоо борог хоолнд орсон. Хаяа сүү удгийн улам хөөрхөн нэлээд том болсон байна билээ гэж Цэрмаа ярив. Дорилгийн авгай гэж сайхан айс зантай 3 хүүхэдтэй хүүхэн байдгийг Баатар сайн мэдэх боловч өөдсөн чинээх нь ялах амтэн яаж байгаа бол гэхээс сэтгэл түгшин. Гэсэн чи Цэрмаагийн хүү хээрийн эмнэлэгт ирж шархтагсдыг эмчилж байгааг буруушаах арга байсангүй. Эх оронд нь дайны аюул занал хийсэн энэ хүнд өдрүүдэд хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож байгаа эмчхэн гар өвхөн гэрийн мухар сахиж яахан болох вүлээ гэдгийг Баатар хинээс ч илүү сайн мэднэ. Чи өнөөдөр буцахгүй эцтэй гэж Цэрмаа асуувал боцолгүй яах вэ? Оройн 5 цагт ангидаа бэлэн байх ёстой гэж Баатар хариулвал Цэрмаа бугуун цагаа харснаа гүнзгий сүрс алдав. Баатар түүнийг тайлгаруулах санаатай гарыг нь инхрийлэн илснэ. Яасан ширүүн болов вэ гэвэл тэглэхгүй яах вэ? Өргөлжил спирт йодтой хутгалдаж түлхэгдсэн юм гэж Цэрмаа хэлснэ. Гараараа хацрыг нь нэлж орж байна уу гэд нэмсэглэв. Баатар түүний гарыг уруулдаан хүргээд хичнээн ширүүнч гэсэн надад торох шиг зөөлөн санагдана гэв. Тэр хоёр нэг хэсэгтээ ярих юм олдохгүй юм шиг бие харан суулаа. Ингэж суух нь үнэхээр жаргал мэт санагдана. Ванчиггүй буцаж ирээгүй биз гэж Баатар асуувал үгүй шүү. Должингой ярихдаа мөн хөгшим нь удахгүй ирнэ л гэдэг юм гэв. Маршал тэгж хэлсэн болов уу? Нөхрий чинь хэргийг хянаж шалгаж үзэн гэж маршал хэлсэн гин. Должингой миний муу үрчгэр хар хүн хинд ч гим хоргүй антин. Түүнийг маршал мэдээд суллана гэж ярьсан. Тийм болоод ч Должингойг ажилд нь оруулсан байх гэж манайхан ярих юм билээ. Баатрын юм сонсоод миний захиаг маршалаа үдсэн байх нь. Тэгээд л Должингойг ажилд нь авч нөхрий чинь хэргийг шалгаж үзэн гэсэн бизээ. Тэр гимгүү сайн хүн мөтгөн суллагдана да гэж баярлан бодлоо. Должингой хүүхдүүдээ яасан бэ? Бас л айлт захиж орхисон. Зоригтой, төсвөртэй хүн шүү. Хүнд тусрах үнэхээр сайхан сэтгэлтэй хүн шүү. Энэ дээд намайг яг л дүүшгээ бөөцөөлөх гэдгийм. Галын шугамнаас ирээдэл надтай уулзаж ядарч байна уу, зовж байна уу гэдэл өөрөө нойр хоолгүй явж сүхрэгдгсэн мөртлөөл надад аяг халуунцаа уулахыг боддгийм. Ванчихгүй ч тийм л сайхан санаатай хүн. Сүүшиг цагаан сэтгэлтэй хүмүүсийн мөрөн цагаан байх ёстой. Ванчихгүй ямар ч гэмзэмгүй болоод зайлбаргүй буцаж ирнэ. Тэгвэл ч мөн сайхан байна. Чи минийх ядарч байгаа бидтэй. Үннээр нь хэлээрэй. Чамд худал хэлээд яах вэ? Яатралгүй яах вэ? Бүтэн ойртой хонно гэж бараг байхгүй. Сүлдээ сурах юм аа. Анхандаач нүд анилтаад бараг зогсоогоороо төр дуг хийдэг байсан байх. Нэг майхнаас нөгөө майхан руу явах замдаа төрч гисэн унтчих шиг болдгийм. Гэхдээ та нарыг тэнд ширмэн мөндрийн дор ам тэмцэлдэн явааг ботход юу шалах вэ? Чамайга амьд мэд яваа болохоор миний ядрах яах вэ? Энэ дан мөтгөн дуусах байлгүй. Гэлээч чи минь бие бодож бахараа. Би яах вэ? Харин чи л мэдээтэй болгоомжтой хянуур байдаг юм шүү. Чи заримдаа дураараа загнаж хүний өгөнд ордгүй шүү. Энэ доржихоо өгөнд орж вэ? Цаадах чинь чамаас илүү ухаантай, бойр суйртай хүн шиг санагддаг юм. За. Чинийхээ өгнөөс би гардгүй шүү дээ. Дайн тулаанд чинь тэгж дураараа загнаж болдгүй юм. Тэрч тийм л байлгүй. Гэхдээ бодолтой л бай. Дорж чамайг бодоход юуны туханд хөрлөгүй гал руу хариж орох хүн биш. Бас хил дээр байж чамаас л түрүүн буунтуу сонссон биз? Чамаас насаар дөөч гисэн хашир томоотой сайн хүн шүү. Чи миний нөхрийн сайн чанарыг надаас илүү мэддэг юм байна. Үерхдэг нөхрөөр нь шинж гэж үг бий. За энэ чи яах вэ? Чи минь боломж чөлөө олдвол ирж байхыг бодоорой. Тэгэлгүй яах вэ? Баатар Цэрмаа хоёр танилцсан нь гэвэл 2 жил. Ханилан суусан жил иргэн хугацаа өнгөрчээ.
Энэ завсар бие биедээ хязгааргүй хайр сэтгэлтэй болсноо сайн мэдхээс биш, бие биеийнхэн аашсан ар гэрийн ахуй амьдралыг төдий сайн гүйцэд мэдэж амжаагүй байсан юм. Гэсэн ч Цэрмаа эмхтэй хүний сонирч зангаар гэх юм уу, ажигчнүүдээр нөхрийнхөө омглон шазруун зан баахан зөрүүд дураараа болохыг хэдий мэдэж, бас нутаг усны сайн нөхөр доржийн зан аран шигч өөрөөс нь илүү шахан мэдэх болсонд Баатар тунч баяртай байж, миний эхнэрч хорвоод хосгүй ухаантай, хонгор сайхан сэтгэлтэй хүндэ гэж бодон толгоогоо нийлүүлснэ дахин чангахан үнсчихв. Цэрмаач хэмжээшгүй хайрт хүнтэйгээ хацраа нийлүүлэн хамтлаа үнсмээр санагдсан ч гэсэн шархтнууд харж байгаа. Эмч нар харвал яасан ялуун амьтад вэ гэж санах байх гэж бодоод нөхрийнхөө хацрыг шалвхан үнсээд дайн саман дуусаж инх цаг ирэхээр хоёр биенээ улмал хайрлан халамжилж байна. Чамдаа хичнээн хайртайгаа сайн мэдэхгүй л явсан байна шүү. Энд ирээтэл мэдлээ. Дайны хүнд хэцүү цаг хүний чинхэн чанарыг шалгаж бодож санах ухааныг нь улам тэлдэг юм шиг байна гэд баг зэрэг хөндөрлөө. Баатрын сэтгэл уяран догдолж, бэч бас чамаахан бодохгүй цаг гэж алга. Дайсны мөндөр шиг асгарах суман дор үхсэхээ мэдэхгүй тулдаж явхтаач чамаахан бодож санаж явдаг. Чиний минь хайр халамж намайг дайсны сумнаас хамгаалдаг байх гэлээ. Цэрмаа санаа алдан түүний ширүүн гарыг илээд алаг өрчин амар ханчин чамаага дайснаа ялаад буцаж ирнэ гэж хүлээсээр л суун шүү дээ. Чи минь хашир болгоомжтой л байдаг юм шүү. Дайсан гэдэг нэгэнтэл дайсан болохоор эмнэлгийгч бөмбөгдөж буутаж мэдэн шүү гэж Баатар захилаа. Тийм ээ. Хідүү Японы 3 онгоц манай эмнэлгийг дайрч сандрахсан. Эмнэлгийг хамгаалж байгаа зөвлөлтийн их буучид нэг онгоцыг нь унгааж бусдыг нь хөөхөд явуулчихсан гэж Цэрмаа хэлснэ. Бугын цагаа хялмхийн харж явах цаг чинь ч болж байх шивдээ. Дорчж ирж явна гэд бослоо. Баатар түнд гараа өгвөл Цэрмаа инээмсэглэн татаж босгов. Дорж хурч ирээд манай сумгийн хэдэн цэрэг аваал болж байна. Зарим нь удахгүй ангид очих гин гэв. За сайн явцгаагаарай. Дорж минь наатаха мэдэж яваарай. Чамтай хамт байхад би сэтгэл зовдгүй юм гэж Цэрмаа хэлбэл Дорж толгой дохиж бидний төлөө санаа зовоод юу хийх вэ? Харин чи л бие бодож байгаарай. Царай чинь их ядранг байна шүү гэж гарын чангатгав. Цэрмаа тэр хоёрыг даган морины уяан дээр ирлээ. Баатар Цэрмааг бошоохон үнсчгээд мориндоо мортоход Дорж сэтгэл нь хөдөлсөн бүсгүй уйлж магадгүй гэж санаад мориндоо яаран морджээ. Цэрмаа юм хэлэх гээд ам нь хөдөлсөн боловч чадсангүй, нүдэнд нь нулимс гэлтгэнэ. Баатар тонгоож хацраа нийлүүлснэ моринд авирахад морин ухс хийлээ. Цэрмаа тэр хоёрын хойноос гараараа далассаар хоцров. Дорж Баатар 200 за холбон давхиж нэлээд холдоод эргэж харвал Цэрмаа зогссоор л байв. Хөөрхий минь сэтгэл нь өмрээд л хоцорлоо тоо. Хүний үнэнд сайн ханил ийм байдаг байх та гэж Дорж хэлээд гараараа далуулахад Баатарч гараа гозолзуулан болдгсон бол ганц өдөрч гисэн дэрэгдэн байлгахыг бодож байх шиг байна гэвэл тэгэлгүй яах вэ? Чи хорон даргаас хоногийн чөлөө гуйдаг байчтэй гэж Дорж хэлбэл Баатар эргэн харснаа. Яаж болох вэ? Хэдэн цагийн чөлөө өгсөн нь их аз шүү. За Туркийн шиг явахгүй бол чөлөөний хугацаанаас хоцрох нь гэд эмээл дээр үндэсхийн жолоогоон тогтров. Тэр хоёр уралдан давхсаар эмнэлгийн зүүн талын хөдөл дээр гарч ирснээр дахин нэг эргэж харвал Цэрмаач харагдсангүй. Тэр хоёр хөдлийн цаад руу гэлдрүүлв. Энэ дайн дуусчихвал хөгшин чинь халагдаад л нутгийн зүг ёстой харвсан сум шиг дүүлэндэ гэж Дорж инээд алдан хэлэхэд Баатар жуумалцсан. Тэр ч тэгнэ. 3 жил уулзаагүй амраг хайртууд яаж уулзахыг харах юмсан. Анхны шөнч гэхэд Дорж түүний суг руу гараа хийж гिचгдэв. Баатар илгээ хөштөл инээж. Нэрэ хамгийн сайхан, хамгийн дурсгалтай, хамгийн жаргалтай тэр шөнийг үзэх гэж харвсан сум шиг дүүлэн алга бололгүй яах вэ гэлээ. Дорж ишид зовоод юмч хэлсэнгүй. Баатар инээд айрахын дарж дайн тусахаар би амралтаа аваад эхнэр хүүхдэд дагуулan нутагтаа очиж
аав ээжтэйгээ залгана. Айгүй бол бид дөрөв хамт явчих магадгүй. Ер нь ингэж тогтъё. Чи хаалгадчихад хэд хоног манад сайхан амар. Тэгэд хідүүлээ цуг явъя гэлээ. Нэгэнт хаалгадчихвал юундаа чи ярах вдэ. Хандта анхны шөнийн жаргалда за бол. Цэрмаа бит хоёр. Хандта хоёрынхон хурмын хийлгээд буцаж ирнэ. Цэрмаа минь төрсөн дүүгэн гэрлүүлж байгаа юм шиг л сүйд болно доо. Та хоёрыг очвол ганц бийч биш, манай голынхан бүгд л бөөн баяр болно. Бид хоёр дайснаа дарчгаад дархан цолоо мандуулаад нутагтаа очиход ямар сайхан бэ. Хоёр мундаг амтан Японтой тэгж байлдаад л гэж ханхалцах юм биз дээ. Хөнгөнсөн чимээ тэр хоёрын хөвгчлөлтөө яриаг тасалчих. Хоёулаа толгой өргөн харвал нэг онгоц зүүн урд чигээс сэрээсээр гарч ирлээ. Баатар онгоцыг ажигласнаа Японы тагнуулын онгоц байх гэв. Нөгөө онгоц тэр хоёрыг үдсэн бололтой гинт доошо шунган ойртлоо. Баруун тийшээ гэж Баатар хашгираад морин ташуурдаг. Дорж түүнээ салж баруун тийшээ хариалгачээ. Тагтаг хийсэн чангадуу толгой дээгүүр тажигнаж өмнөхөн шороо порпор хийхээр Дорж мориныхаа амийг эргүүлв. Баатар тэртээ хол давхиж явлаа. Дорж хойноос нь явдгийн билүү гэж бодсноо нэг дор байж болохгүй гэж санаад морины толгой хандсан зүг рүү шуугав. Онгоцны дөнгөнөн дуугарх нь улам ихсэж байсан ч бодохгүй юм шиг байхаар нь дээш харвал хаанаас гараад ирснийг бүү мэд манай 3 онгоц Японы онгоцыг 3 талаас нь дайрч байгаа харагдахаар учиргүй баярлан Баатрынхан хойноос давхилаа. Ийм давхих зураа байн дээш харсаар явж. Баатар ч давхихаан болж Дорж ихвүлээ. Дорж давхин ирвэл Баатар тэнгэрөөд зааж манайхан тэр онгоцыг шахаж буулгах гэж байна гэж хашгирав. Зөвлөлтийн 3 онгоц дайсны онгоцны 3 талаас нь холдолгүй шахаж нилээд доошлон ирлээ. Сайхан шахаж байна. Өгөр Япон эсэргүүцэхгүй бууж игэл таарна да гэж Баатрыг хэлж гүйцээгүй байтал Японы онгоц гинэт дээш хөрж бултан зайллаа. 3 онгоцч мөн огцомхон хөөрч Японы дээр нь гарч доош дарахыг орлоо. Японы онгоц хажуу тийшээ бултан. Манай онгоцов түүнийг уургач мор шиг алдалгүй дагаж хүн. Агаарт боондоо гарахгүй байхыг бодоход Японы онгоцыг газар буулган авах гэсэн бизээ. Гэтэл боондоо тажихнахад манай онгоцнууд бутран зайлв. Японы онгоц энэ чөлөөг ашиглан зүүн тийшээ эргэлээ. Манай онгоцнууд түүнийг хөөж буудаж байх шиг. Боондоо нэг хэсэгтээ тасралтгүй тажигнав. Зүгтааж явсан онгоцны сүүлнээс утаа соноглож ирлээ. Шатлаа гэж Баатар чанхан хэлээд морил давив. 3 онгоц шатаж байгаа онгоцыг холхноор тойрсноо баруун хойшоо эргэжээ. Шатаж байгаа онгоцноос жижигхэн хар юм сугран гарлаа. Нисгчин шүхрээр буулаа. Хоёлаа барьж авъя гэж Баатар хэлв. Шатаж байгаа онгоц урагшаа харвсан сум шиг хордлон тэнгэрийг бүрхсэн харвтаас авсуулан доошилсоор төөтөнд газар мөргөн хонож улаан гал овс хийв. Шүхрээр бууж яваа нисгэгч салхины аясаар дайвалзан доошлно. Баатар Дорж хоёр түүний буух газрын ойролцоо ирээд хүлээв. Японы нисгэгчийн хөл гарan сарвалзан буух газраа харж байх шиг. Баатар болгоомжтой байгаарай гэд Дорж үрч яваа винтовын сугалахад Баатарч гар буугаанд зэхв. Шүхэр доошилсоор тэр хоёроос холхон айлын хэр зайтай газардав. Баатар Дорж хоёр чухс хийж дэрэгдэн очоод шүхрийн оосорт орооцолтон тонгочж байгаа нисгчийг харснаа гараа өрөг гэж нэгэн зэрэг хашгираад мориноос өсрөн буухад Японы нисгэгч эргэж харах шиг болсноо буу тасгийн Баатрын чихний хажуугаар сум сүнгэнэ. Муу навш гэж Дорж чангахан хэлээд бууга мөрөндөн авахад бэтгэ бууд гэж Баатар хашгиран хэд том хараа нисгчийн дэргэд очиход дахин буу тас хийж Японы нисгэгч шүхэр дээрээ гулдаан унлаа. Баатар өөхөж байгаа Японыг харснаа муу үхээр чинь өөрийгөө хөнөөчлөө гэв. Дорж Баатрын мөрөн дээгүүр өнгийн харвал Японы нисгчийн хулихнаас хүрэн харц ус садран цагаан торгон шүхрээ бялтаж байжээ. Амьдаран олзлогдохгүй гэдэг самурайн ариун ёс гэгчэндэ. Гарван хоёрхан сумтай байж л дээ гэж Баатар аяархан хэлээд хараа буруулав. Дорж Японы нисгэгчийн гар буу бичиг сэлтийг хураан авчээ. Зуны богинохон шин төдхөн дуусаж үүр хэрэг алав. Дорж бөксөн шархсан морин чирч гулдрын явсаар өндөр манхны оройд бараа харах санаатай гарчээ.
эргэн тойрон агчиг. Зуны харанхуй шөнөг цочоон сандаргаж байсан буундуу аль хэдийн замхарч газар дэлхий үүргэлэн дүнсээсэн мэт ажээ. Хэзээний ил хулхан байдаг халахын голын сав газар өнөө үүрэг шиг ийм амар тайван намгүн байхаа өнгөрсөн хавраас хойш болсон билээ. Халахын ногоон бургас, элсэн манхан, хайлаас тоорон төгөлдөж шулган жиргэж байдаг олон зүйлийн шоу хаач үүрээ орхин аль амар төвшин газар руу дөрвөн ниссэн бололтой таг болсон юм. Энэ зэлүүд газар олон жилийн турш санаа амар идэж хоолой шинжлэн гүйж явдаг үнэг чон хайлаас нүмергийн голын битүү ширэнгэнд эрх тааваараа газрын хөрс сэргөвлэн үндэсхөн амьдардаг зэрлэг гах минингийн их талыг шаргалтан бүрхэж байсан мянга түмэн зээрийн сүрэг дайны хөлөөс даажин хулжжээ. Амар амгалан байгалыг цочоож идээшин дассан амьтад нь ийхүү өргөн зайлсан нутагт одоо зөвхөн их баг олон янзын буундуу тажигнаж хүнд бөмбөгний тэсрэн дэлбэрэх сүрт туул нэжгэнэхээс өөр юу ч олж сонсохын аргагүй болжээ. Өнөө шин хагасын ил намгүн болсон нь доржид гайхал төрүүлсэнгүй. 7 дугаар сарын сүүлж 8 дугаар сарын эхээр фронтын шугам дагуу ийм намгүм шүн хаяа болдог байлаа. Дорж дайсны байрлалыг тагнахаар өчигдөр өдөш нэгэн байлдагчийн хамт явсан юм. Түүнийг тагнуулд яв гэж хинч тушаагаагүй гэхэд болно. Хороо дивизээс ч юм уу, бүр командолын газраас ч юм уу, тагнуул явуулж дайсны байрлалыг тодорхой мэдэх тушаал Баатарт ирсэн байжээ. Тэгээд Баатар хэнийг тагнуулд явуулах тухай улс төрийн удирдагчтайгаа зөвлөн ярилцахад улс төрийн удирдагч нь 3 дугаар салааны базрыг явуулъя гэсэн ажээ. Базар 50 цагт хороо байтугай дивизийн хэмжээгээр шагшин магтагдж байсан мэргэн боодогч Овсгай Самбаатай ир болохыг Баатар сайн мэдэж байсан боловч дайны анхны өдрөөс эхлэн нэг л аймхай хулчгарч юм шиг альва нэгэн хүндхэн өөрөг биелүүлэхээс сэмсэмхэн зайлж болтаатж байх шиг санагдсан юм. Гэвч түүнийг тагнуулд явуулж ямар хүн болохыг мэдээ гэж Баатар бодоод улс төрийн удирдагчийн саналыг зөвшөөрч түүнийг дуудуулжээ. Гэтэл Базар Сомонгийн командын байранд орж ирээд хар ногоо ямаар өгүүлэхээр нь Баатарч бас сандарч "Үгүй чи яаж хав?" гэвэл Базар баахан өгүүлснаа. Нүдэн хялан юу гэл өөхөх гэж байгаа юм шиг болохоор нь "За байрандаа очиж хэвт эмчд үзвэл чамайг тагнуулд явуулах гэсэн юм. Ийм байж яаж явах вэ?" гэхээр Базар их л гэмссэн янзтай. "Би гэж өөдгүй амтай ганц удаач гэсэн тагнуулд явж өгөр мө Японыг барьж ирсэн бол ааштай юу? Гэвгээ нэтхэн гэдээс мош гэрч доктор муухай оргиод" гэж арайхийн хэлснэ. Гэдсэн дарж ярваасаар салаа өдөө явжээ. Баатар түүний оронд хэнийг явуулдаг вүлээ гэж бодож байтал "Нөхөр дэслэгч би явъя" гэх дуу гарчээ. Толгой өндийн харвал дорж зогсож байлаа. Дорж хүн амтан ойрхоо байхгүй энгийн цагт бол Баатрыг цолоор нь дуудах байтугай үеийн нөхрийн ёсоор чи гэх боловч албаны үед бол ямагт цолоор нь дуудана. Дорж Базрыг тагнуулд явуулах гэж байгааг мэдсэн юм. Гэтэл Базар гэв гинэтхэн өгүүлж өвдсөнд гайхаж байсан боловч санаа нь зовж нөхрийнхөө орноос тагнуулд яв гэж хатуу шийдсэн ажээ. Базар халахын голд ирснээс хойш байн гэдэс гүзэн өвдөж суулгадаг болсныг Дорж гадарлах учир түүнийг дотор муутай энэ дайны хүнд өдрүүдэд хоолтой хоолгүй яваад тэр өвчнөө нь улам даймжирч байгаа юм байх та гэж бодож байлаа. 3 дугаар салаа Сомонгийн командын байрны дэргэд байдаг тул Сомонгийн дарга улс төрийн удирдагч хоёр нь тагнуулд өөрийг нь явуулах тухай аяархан ярилцаж байхыг Базар сонсоод өөрийгөө аргасныг хинч мэдээгүй ажээ. Командын байр инхүү салааны дэргэд байх болсонд Базар их л урамтай байх болж Сомон дарга утсаар холбоо дивизтэй ярихыг бас салаадын дарга, жагсаалын дарга нарт ямар үүрэг тушаал өгч байгааг аль болохоор олж сонсох гэж мэрээ. Тэгээд өөртөө нь холбоотой юм уу аминд халтай элдв үүрэг тушаал өгөгдөхөр болж байвал эвтэйхэн харгалдаг болжээ. Энэ муу арга залил өдий болтол амьд минд явахд тусалж байна гэж мань хүн бодно. Энэ тухай хүнд ч үл ярина. Ярих байтугай бодож санаж яваагийн минь хүмүүс мэдчихвээ гэж ихэд болгоомжлно. Түүний хамаг бодол хамгал хүсэл нь гайч тарихгүй, гавь аач байгуулахгүй зөвхөн хар толгой гол аргалыг гисэн аминч үзэл дайны анхны өдрүүдээс тархинд нь нэвч шингэсэн юм. Олон удаагийн тулдаанд орохдоо аль аминд үлзэтэй газар байж нөхдийнхөө сүулдэж явсангүй, түр үндэж гарсангүй бөөн дунд нь л явсаар өдий хүрчээ.
Доржийг тагнуулж явна гэж хурч ирэхээр нь Баатар аминд халтай зүйлд томилон явуулахдаа сэтгэл нь зовж байсан боловч үгүй гэж татгалзаж чадаагүй юм. Бас ойрхоо байсан цэргүүд нь нэг нутгийнхаа сайн нөхрөө юр яадгийн бол гэсэн янзтай харах шиг санагдсан ажээ. Дорж харанхуй болсон хойно 3 дугаар салааны нэг байлдагчин хамт хоригдсан газраасаа сэм гарч дайсны байрал руу том болгоомжтой явлаа. Дайсны хоригдсан газарт өгөж очоод мориноос бууж цуг яваа хүндээ морин баривчаад Японы нуувч руу мөлгчээ. Дайсны нуувчны бараг эрэмг дээр очоод хэвтжээ. Тэгтэл удсан ч үгүй нэг хүн нуувчнаас гарч ирээд нилээд холхон очоод бие засах гэж байгаа бололтой суухаар араас нь миран очиж гинэт ухсхийн толгойроонд бууныхаа бөксөөр дилсэж ухаан алдуулаад аманд нь алчуурч ихэд чиржээ. Цуг яваа нөхөр дээрэн ирж олзолсон амьд хэлнийхэн гарыг янгинтал баглаж дүүрээд ботсон байна. Ийн явж байтал дайсны 10-аад морьтой хүнтэй гинэт тулгарч буудалцжээ. Тэднээс аль болох түргэн холдохыг хичээн зогтооход хойноос нь ихэн хөөж буудсаар байлаа. Морин доголж ачаа нь хүндтэй түргэн явж болмооргүй болохоор хамт яваа нөхөртөө амьд хэлэн өгч явуулчихад дайсныг дагуулan мөр буруулан явжээ. Нөхөлөд хойноос нь хөөн буудсаар байсан боловч сүүлдээ Танявагийн мэдхэн болоод чимээгүй болсон юм. Морин хэдийгээр доголж байсан ч гэсэн элсэн махан дундуур найс цааш улаан галзуу юм шиг давхсаар байж буундуу холдож чимээ тасархаар гинтхэн бөксөөн даахаан болж шурган унжээ. Дорж буун харээж бөкснөөс нь өргөж арайхийн босгоход бөксөн биеийн тэр аяараа нойтон болсон байлаа. Дайснаас цухтаагаад жухам хаан ирснээч харанхуй шөнөөр баримжаалах арга байсангүй. Оддоор баримжаа хийж морио хөтлөөд баруун зүг алхаад л байж. Морин сүлдээ бүр явхаан болж баргал чирч гулдран явсаар үүр цайлгажээ. Манхны оройд гэгээ ортол байвал осолтой гэж санаад манхнаас мөн л морио чирсээр буулаа. Гэгээч сайхан оров. Морныхон бөксийг үзвэл улаан ялгуулжээ. Лавл 3 сум орсон бололтой байв. Бас баруун хойд хөлн шилбэрээ хугарсан янзтай байхаар нь халааснасаа боолт гаргаж хугархай хөлийг нь чанга боожээ. 3 жил унаж ижил дасал болсон хөлөг сайн морин өвлөөс хойш бараг нуруунасаа эмээл ахуулаагүй бөгөөд дайсны суман дундаас олон чудаа амийг нь аварч байсан бэлээ. Хайртай сайн морио ийхүү бөксөөч даахгүй болсонд их дөрвдөн дэрэгтэн баахан суулаа. Дайсны нэхүүл эхлээд хөлийг нь дараа нь бөксийг нь онсон бололтой. Хөлдөө шархолж догонцож байсан ч гэсэн давхиад л байсан ажээ. Тэгээд дорж хамт яваа цэргээ анги руугаан явуулж өөр тийшээ буруулан зүхтаахад бөксийг нь ийхүү онсон байх гэж бодлоо. Тийм хүн шархолсон мөртөө буундуу холдон холттол ганц ч ташуурдуулалгүй давхисаар эзнийхээ амийг одоо л аварлаа гэж бодсон бололтой бөксөө даалгүй шурхчин онсон ажээ. Дорж амийг нь аварсан ухаант морио ихэд хайрлан өрөвдөж хөлс даавралсан хүзүүг нь аяархан илбэл толгоогоороо мөрийг нь шүргээж бүлээн зөөлөн хошуугаараа хацрыг нь шүргээд үүрсэв. Нүд нь хонхоож уруул нь чичигнэн урд 2 хөл нь чичрэн хөх мах нь таталдна. Морин аваа амрах шиг болохоор хөдлөөд алхав. Хол айлын хэртээ явснаа бүр хөшиж цолбораас нь хичнээн тугтравч гэдээгээд таг зогсчихв. Нүдэн тасаниж 4 хөлөөрөө газар чанга тулж гიშгсэн боловч бөмбөлцтөл чичрэн. Одоо нэгэл савж унавал дахин хөл дээрээ тэнцэн босох чадал тэнхээгүй болсныг мэдээд цолбораас нь дахин чангаас нь ч үгүй. Аниастай нүднээс нь нулимс асгарна. Дорж тэр нулимсыг нь арчаад гунигтай сүрс алдав. Морин урагшаа ганц ч алхам алхах тэнхэлгүй болсныг мэдсэн боловч түүнийг орхиод явах зүрх хөрссөнгүй. Улаарын шаргалтах манхан дээгүүр нар бултайлаа. Нар тусгатайгаа зэрэг халууд өгөж эхлэв. Газар орны байдлыг аживал анги нь баруун ургаш чихтэй санагдана. Өнөө өглөөний нар харин овоо тунгалаг мандаж байна. Дорж тамсаг болох дээрээд 3 жил болохдоо талын мэлтгэр сайхан том нарыг өглөө бүхэн талаасаа сугаран хөөрхийг сонирхон харж байсан билээ. Тэгвэл хавраас хойш нарны гэрэлж хомс юм шиг үргэлжил манантан сүүмэлцэж байсан санагдана. Ширүүн тулалдаан болж байх үед нар бүтэн хэрдсэн юм шиг болдог байлаа. Дайны утаа тоос талын тунгалаг нарыг шалхлаад зогсоогүй. Халахын голын ногоон бургас, ариун цэнгэг устд буйр нуур,
Униартан цэлийх өргөн талыгч өлөн саарал тоос харутагараа бүрхэж юм бүхэн өнгө алдаж зэвхий саарал болсон бэлээ. Нар манхны оройгоос салв. Дорж морныхон цулбуураас аяархан тогтров. Морин мэлмгэр харнуудын арай хийнээж унган цагаасаа эрх дураараа дүүлэн давхиж явсан алс баруунтай тэнгэрийн хаяатай нийлэн цэлийх номин ногоон талаан харж ангинтал янцгаасна. Хүчээ шавхан байгаа бололтой үзүүгээ гүрдийлгэн алсын униарт тал руу угс хийсэн боловч бөхсөн шарваж толгоогоор газар хүчтэй савн унахад дорж дуалдан толгойг нь өргөх гэсэн боловч даасангүй. Морины хамар сарталцсан элс бужигнуулан бөөрн түнхэлцэн. Тэгснэ урт амьсгаавч өндийх гэж оролдоод чадсангүй. Толгоогоор дахин газар савж амьсгал нь бөглөрөв. Дорж нулимс гүйлгэнсэн нүдээр мориос ихэх болов уу гэж ширтсэн боловч тунгалах сайхан нүд нь тэнгэр ширтэн гөлийсэн байлаа. Хаар морь минь намаага үхлээс аварч өөрөө ингэж өнгөрдөг байжээ. Хэд ядгуусч гисэн хүнээс доргүй ухаантай тэсвэртэй байж үнэхээр олсон шархаа тэсвэрлэн намаага мөндөр адил шаагах суман доороос авч гарсан шүү дээ гэж бодоход тунч хайрлалтай санагдна. Дорж өөрийн ирэхгүй гойжих нулимсаа нарчаад нэгэнт гордлох тасарсан тул эмээл хазаараа салган авч хөлнөөс нь тугас зулгаач халаасан дан хийж морио нар зөв тойроод баруун урагшаа явлаа. Нэлээд яваад эргэж харвал итгэлтэй сайн хүлгэн улаарын шаргалдах хэлсэн дор торгон харагдана. Дорж эргэн харсаар явтал морины бараа тасрав. 16 дугаар хэсэг төгсөв.